тухайн нэг салбар шинж ухааны ойлголт юм уу гадаад хэлний үгийг их хэлнийхээ үсгээтэй зэрэгцүүлэн хэрэгэлдэг ийм үсгийг бол галиг үс гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл галиг үс гэдэг нь хэн нэг хүн тухайн үсгээр бичсэн зүйлийг уншиж чадахгүй тохиолдолд уншиж чаддаг үсгээр нь орлуулан бичих аргыг бол галиг үс гэж бас хэлж болно. Өөр нэгэн зүйл бол галиг үсгийг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ гэхдээ зэрэг тухайн хэл яриа үгийг тухайн ард түмэн тухайн хүн яаж дуудаж байгаагаар нь тэмдэглэх үед бол галиг үсгийг хэрэглэдэг байна. Монголчууд орон дахны ард түмэн энэтхэг төвд хэлнээс шинж ухаан, технологийн уран зохиол, соёлын олон бүтээл орчуулахад монгол хэлээр тэмдэглэхэд бэрхшээлтэй зарим үгийг бол тухайн хэлнийхэн дуудлагаар юм уу тухайн хэлэнд хэрхэн бичсэн аргаар нь бол тэмдэглэх шаардлага үүссэн байдаг. Энэ шаардлагыг биелүүлэхийн тулд 1587 онд Харчны Аюушгүйш гэдэг олон хэл мэддэг эрдэмтэн бол галиг үсийг анх удаа зохиож нийтийн хүртэл болгосон байна. Гэхдээ эрдэмт судлаачдын тэмдэглэж байгаагаар бол ерөн галиг үсгийг монголчууд 13 дугаар зууны үеэс хэрэгжилж эхэлсэн. Харин Аюушгүйш тухайн галиг үсгийг шинж ухааны эргэлтэнд оруулахад тогтцоотой бий болгоход чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг байна. Галиг гэдэг үг маань монгол хэлэнд хэрхэн бий болсон тухай судлаачдын янз бүрийн санал бий. Тэрний хамгийн шинж ухааны үндэстэй санал гэдэг маань санал юу байж болох вэ гэвэл энэтхэгийн айлын уян эгшгийн аймаг эгшгийн эрх гэсэн утгатай үг, кали уян гэвлэгчийн аймаг гэвлэгчийн эрх гэсэн утгатай хоёр үгээс үүссэн гэж үздэг. Энэ нь бас шинж ухааны үндэстэй гэж ойлгож болно. Яагаад вэ гэхээр зэрэг нэгэнтээ монголчууд галиг үсгийг зохиохдоо энэтхэг төвд хэлний үгийг монгол хэлээр хэрхэн бичих зарлтыг анх дэвшүүлсэн учраас тухайн хэлний үсэг дээр суурлаж галиг үсг үүссэн гэж үздэг учраас энэ нь шинж ухааны үндэстэй байдаг. Өөр нэг нь юу бол энэтхэг үсэг нь А үсгээр эхэлдэг. Агийн аймаг гэж эгш үсгээр нэрлэнэ. Гэвлэгчийн аймаг нь тодорхой анги бүлэг болгодог. К үсгээр эхэлдэг. Ерөн цагаан толгойн гэдэгч эгшгийн аймаг гэвлэгчээр ихтэй К үсгээр эхэлдэг учраас Калигийн аймаг буюу энэ али гэдэг үгээс галиг гэдэг үг үүссэн байна. Галиг маань гэдэг үг монгол хэлэнд бий болсноор бүхэл бүтэн шинж ухааны ойлголтыг тэмдэглэх. Галиглах, үсгийн галиг, авааны галиг, галигчлал гэх мэт ийм шинж ухааны бүхэл бүтэн нэр томьёо монгол хэлэнд бий болсон байдаг. Галиг үсг монгол хэлэнд бий болсноор орон дахны ард түмний шинж ухааны болоод уран зохиол, гүн ухааны, шашин, соёлын олон бүтээлийг монгол хэлэнд төвөггүй орчуулах ийм боломжтой болсон байдаг юм аа. За тэгээд би орчин үед галиг үсгийг бид яаж ашигладаг вэ? Ямар зорилгоор ашиглаж байна вэ гэдэг энэ тухай би бас хэдэн санаа хэлье гэж бодож байна. Тухайлбал монгол үсгээр уншиж чаддгүй хүнд тухайн үгийг мэддэг үсгээр нь хэрхэн буулгах аргыг бас галиг үсгийн дээр суурлаж ашиглах болсон. Жишээлбэл Монгол улсын үндэсний төв намын сан гэж монгол үгчээр бичсэн үгийг латин үсгээр орлуулан бичих маань өөрөөр хэлбэл орлуулан бичих. Ийм галгийг үсгийн галиг гэж нэрлэнэ. Түүнээс гадна орчин үед шинж ухааны технологийн хөгжилтэй холбоотой ялангуяа гар утас гэдэг ч юм уу үүнд бид нэр галиг үсгийг хийх нь ашигла боломжтой. Өөрөөр хэлбэл энэ үед кирилл үсгээрээ бичиж чадахгүй юм монгол үсгээрээ бичиж чадахгүй үед латин үсгээр орлуулж бичих аргыг бас нэг галиг үсгийн бас нэг өвөрмөс хуулар гэж болно. Энэ тохиолдолд галиг үсгийг хамгийн гол нь их хэлнийхээ зөв бичих дүрм, зөв тогтлыг зөв латин үсгээр бичих нь хамгийн чухал шүү гэдэг бас хэлмээр байна. За галиг үсгийн тухай товчхондоо өгүүлбэл иймэрхүү байна. Тэгээ та бүхэнд ажлын амжилт хүсье.